За сайн уу хишүүгэн суух давтаа морил. За тэгэхээр бичлэгээ эхлэхээс өмнө би нэг хэдхэн зүйл хийлье. Нэгдүгээрт болохоор сууг маань хятад хэл суралцж байгаа хүмүүст маань чиглэсэн. Хоёрдугаар болохоор би зарим нэг үг хэлгээд санахгүй нөхцөлд бол ялч ингээд хятадаар хэлнэ. Гуравдугаар болохоор монгол хэл рүү ингээд одоо орчуулж чадахгүй орчууламгүй тийм үгийг болохоор хятадаар нь хэлнэ. Гэхдээ та нарт болохоор ийм утгатай үг шүү гэдэг юм ингээд тайлбарлаад явнаа. Тийм болохоор битгий их нэрв дээрээ битгий их уурлаарай гэж хэлмээр байна. За олон морилгоо бичлэг рүү орцгоё. За өмнө нь болохоор ингээд нөгөө Люсигийн бичлэгийн талаар ярьсан шүү дээ тий. Тэгээд одоо 2 дугаар хэсгийн та нарт ярьж өгье. Энэ болохоор 2025 оны 1 сарын 1-нд Люси өөрийнхөө Weibo-доо оруулсан мэдээлэл. Тэгээд хил аманд ороод байгаа захирлынхын мэдээлэл болон entertainment-ийн Люсигээс уучлалт тийм мэдээлэл байгаа. За тэгээд энэ 3 мэдээллийг ингээд та бүхэндээ орчуулан хэлж өгье. Би бол ерөнхийдөө ингээд та бүхэнд хамгийн чухал нь Люсигийн мэдээлэл гэж бодоод тэр чигээр нь ингээд орчуулан бэлдсэн. Харин захирал болон entertainment-ийн мэдээллийг болохоор ерөнхийдөө нь ийм зүйл хэлж байна. Иймэрхүү утгатай зүйл хэлж байна гэд та нартай тайлбарлаж өгье. Энэ бол сүүлийн үеийн бүх үйл явдлуудад өгч буй миний эхний бөгөөд сүүлийн хариулт юм. Мөн та бүхнээсээ чин сэтгэлээсээ уучлалт хүсье. Үүнээс өмнө миний өвчин, миний ажил болон эргэн тойрны хүмүүст хизээж нөлөөлж байгаагүй. Бас би өөрийнхөө асуудлыг хүлээн зөвшөөрч байна. Би төвчээртэй хүн учраас үүнийг хагас сарын дараа л олж мэднэ. Сэтгэлийнхээ гүнд би хүлээцтэй хүн биш болохоор бас хариуцлага хүлээнэ. Миний мэрэгжил надад маш их тусламж, дэмжлэг авах боломжийг олгосонд би үнэхээр их талархаж байна. Бас бүх үйл явдлыг би ойлгож чадна. Бид хүссэн мэргэжлийг сонгох боломжтой. Бид өөрийг чинь зовоож бас ядарч туйлдуулж буй хүндрэлээс хизээд ч зугдах хэрэгтэй. Хүсвэл ямар ч үед зогсоож болно. Чи эрэг чөлөөтэй зөрөгтэй байж бол тийч бид бүгдээрээ гомдолтой шудраг бус үйл явдалд өртсөн хитрхи олон аимшиг түүх сонссон гэдгийг би ойлгож байна. Хэрэг та тусламж авалгүй амаа даруулан хүчирхийлэгч нарт ажил мэргэжил нас хүсээс үл хамааран хүчирхийлүүлсээр байхыг би буруу гэж бодож байна. Сүүлийн хэсэг нь болохоор бид нэр одоо ингээ хүчирхийлэл ч юм уу ингээд янз бүрийн тийм таагүй орчин байх үед биднэрт ямар нэгэн байдлаар ингээд сэтгэл шарах үлдээд тэр шарах маань ингээд тавжаад сорвждаг тийм ээ. Тэр сорвыг ингээ хүчээр бид нар онгойлгож одоо тэр муу мухай бүхнийг ил гаргах хэрэгтэй гэсэн санааг илэрхийлсэн болов гэж би ойлгосон. Тэгээд гэхдээ гэмтлийн шалтгаан юу ч байсан эмч нараас өөр хэн ч энэ хэргийг ноцтой эсвэл ноцтой хэрэг болж чадах эсхийг дүгнэх хэрэггүй юм. 2019 онд би сэтгэлийн хямралтай болж эхэлсэн. Гэхдээ би өөртөө жижиг асуудлыг томруулах хэрэггүй, сайн бодож үзэх хэрэгтэй, бүх зүйл сайхан болно гэж хэлдэг байсан. Би өөрийгөө бас хитрхи маягтай мэдрэмтгий гэж боддог байсан учраас өөрийнхөө сэтгэл зүйн асуудлыг чухалчилж үзээгүй. 2021 онд миний биеийн дээр хорхоо мөлхөж байгаа юм шиг мэдрэмж төрж эхэлсэн. Гэхдээ энэ мөлхөлт нь яг л зүгээр хатгаж байгаа мэт байдаг байсан. Би дахиад харшилтай болж байгаа юм байна гэж бодоод эмнэлэгт очиж тариа хийлгсэн ч гэсэн зөвөрийн шинж тэмдэг ярилаагүй. Дараа нь сэтгэл зүйч дээр очиж сэтгэл санааны төгшил арилгах эмчилгээ хийлгүүлж эхэлсэн. 2023 онд уушигны хатгалгаа, уушигны хийн хаван. За энэ нэг өвчин нь болохоор би эхлээ хятадаар нь хэлээд үгүй. Мэйгуй Канжун гэдэг өвчин байгаа хгүй. Тэгээд монгол руу орчуулах юм бол сарнайн ийм арсны өвчин гэсэн нэртэй. Тэгээ орос нэр нь болохоор роцазия гэдэг өвчин юм билээ. Оросоор ер нь бол орчуулагддаг. За тэгээ яадаг өвчин бэ гэсэн чинь арсны өвчин бөгөөд арсан дээр ягаан эсвэл улаавтар өнгөтэй жижиг гуйжлт бүхий толб үүсгдэг. 6-аас 8-7 хоногийн дотор идэгдэг. За үүний дараа болохоор чонон хөрвс, шөнийн хөлрөлт, зочид сэрэх, мэдрэлийн дүлэрэх, төрөл төрөсөд нас барах болон хорт хавдрын тухай янз бүрийн мэдээллүүд богино хугацаанд араасаа гарч ирсэн. Түүнчлэн хамгийн том алдаа маань би үргэлжлүүлэн мэдрэмжээ үл томсорлсон юм а. Зөвхөн 2024 оноос эхлэн би байнга бөөлжих, толгой эргэх, үе мөч болон хүзүүн нуруу өвдөх зэргээс гадна за энэ бас нэг өвчин байгаа. Энийг болохоор би эхлээд хятадаар нь тайлбарлаад хэлээд дараа нь та нарт тайлбарлаж өгье. Шүнти хуажунгжуан гэдэг өвчин байгаа хгүй. Монгол нэр нь болохоор бийжих шинж тэмдэг гэсэн байсан. Тэгээд эмнэлэг зүйн нэр нь болохоор саматоформ
гэдэг эмгэг юм байлээ. Энэ нь хүний сэтгэл зүйн эмгэг байдал дүүгшүүр стрессийн нөлөөгөөр биеийн янз бүрийн хэсэгт өвдөл таагүй байдал үүсдэг эмгэгийг хэлдэг. За энэ эмгэг нь илрээд үүн дээр нэмээд харшил маань бас хүндэрсэн. Тухайн үед харшлын эсрэг чиглэсэн юм ууж байсан. Намайг баг байхад бүгд үзэсгэлэнтэй ч чадваргүй гэлцдэг байсан бөгөөд хичээлээс гадуурх нэмэлт хичээл авах үедээ дотор байрандаа багшид зодуулдаг байсан. Би тухайн үед сайн сураагүй бол зодох нь зөв мөн юу ч болсон бүх зүйлийн учрыг чи өөрөө олох хэрэгтэй гэж боддог байсан учраас юу ч хэлж зүрхэлдэггүй байсан. Том болоод дахиад л зодуулсан. Тухайн үед жүжигний шалгаруулалтанд тэнцээгүй нь миний буруу. Зүгтээ хүсэж байсан ч шууган тарьж болохгүй мөн юу ч болсон өөрөө шийдвэрлээд сурчсан учраас бусдаас тусламж аваагүй. Хожим нь миний бүтээл хүлээн зөвшөөрөгдсөн. Итгэл хүлээлгсэн та нартаа баярлалаа. Би одоо л зоригтойгоор баяртай гэж хэлж чадгана. Эцсийн эцэст тэр асар их хэмжээний салтын төлбөр авахын тулд уйлж шууган тарьж сүрдүүлж байна гэх салбарын дотоод хатаадын тасралтгүй цуурхал гүтгэлгийг би зогсоохыг хүсэж байна. Тоо томшгүй хүмүүс хов живийн талаар над руу чат бичиж байна. Үнэн дээр өвдөлт улам бүр гүнзгийрч намайг зовоосоор л байна. Үнэн дээр би эргэн тойрны найз нөхөд гэр бүл компаниас бүх зүйлийг төгс хийж өгөхийг хүсэх эрхгүй гэдгийг минь сайн ойлгож байгаа. Намайг хизээж гомдоож байгаагүй бас намайг хамгаалахын төлөө бүхнийг хийсэн нь надад хангалттай. За төгсгөлийн хэсэгт нь болохоор өмнө нь би энэ өвчний талаар огт дурдлаггүй явсан. Би өөрийнхөө өвчнийг олон нийтийн дунд дуйлан дэгдэх зүйл болгохыг хүсээгүй. Гэвч одоо байдал иймд хүрсэн тул хүмүүст илүү их зүйлийг ойлгуулахыг хүсэж байна. Гуниглах нь зүгээр нэг сэтгэлийн байдал харин сэтгэл готрлын эмгэг бол жинхэнэ өвчин юм. Энэ нь зүгээр л юмыг өөдрөгөөр бод эсвэл бусадтай хуваалц гэсэн үгээр шийдэгдэхгүй. Надад тохиолдсонтой адилхан мэдрэмжийг тээж буй хүмүүс минь та бүхний энэ өвчнийг би ойлгож дэмжиж байгаа шүү. Ийм нөхцөлд байхдаа ойлгогдох уу гэдэг чухал биш юм шиг санагдаж байна. Үүний оронд хүмүүсийн цуу яриа цуурхал дунд өөрийгөө батлахыг хичээгч боловч эцэстээ өөрийгөө аврах аргагүй мэд байдалд ордог. Сэтгэл зүйн өвчнийг ойлгох нь чухал, сэтгэл зүйн эмчилгээг чухалчлах нь үнэхээр хэрэгтэй. Харамсал бол ямар ч хэрэггүй сэтгэл хөдлөл. Тэгэхээр энэ цаг хугацааг өөртөө онцгой үе болгон урд өмнөх дотооддох нэг замбраагүй байдлыгаа эвдэж өөрийгөө шинээр бий болгох боломж гэж үзэж байна. Миний төлөө санаа зовж анхаарал хандуулсан бүх хүмүүстээ баярлалаа. Та бүхний хайр надад дахин амьдрах итгэл өглөө. Шинэ оны мэнд хүргэе. Өдөр бүр аз жаргалтай байгаарай гэж бичсэн байна. Одоо Люсигийн жин нь болохоор 36.9 кг жинтэй байгаа юм билээ. Энд болохоор Люсигийн өвчний оношин байгаа. Тэгээд яг ямар өвчин бэ гэдгийг би эхлээд та нарт хятадаар нь хэлж өгөөд тэгээ араас нь тайлбарыг хэлж өгье. Хятад нэр нь болохоор Фунли Жуанхуан Чангай гэдэг өвчин байгаа хгүй. Энэ нь болохоор диссоциатив эмгэг буюу сэтгэл зүйн хуваагдал болон хувиргалын эмгэг гэж Монгол руу ингээд орчуулагдсан билээ. Тэгээд энэ өвчнийг ол ингээд тусснаар бидний оюун санааны болон биеийн үйл ажиллагааны хоорондын холбоо алдагддаг. За тэгээд ерөнхийдөө болохоор Фунли Жангай буюу сэтгэл зүйн хуваагдлын эмгэг нь болохоор хүний ой санамж, зан чанар, өөрийгөө таних чадварыг алдахад хүргэдэг. Гол шинж тэмдгүүд нь болохоор ой санамжаа алдах буюу хүнд үйл явдлуудыг санахгүй болох, хувь хүний өөрчлөлт буюу өөрийгөө эсвэл орчноо таних тийм мэдрэмжгүй болох, танихгүй тийм мэдрэмжтэй болох. За тэгээд бодит байдлаас тасрах мэдрэмж буюу орчин бодит байдал хоёроо ингээ ялгаж цадлахаа болох гэсэн үг. Жуанхуан Жангай буюу хувирлын эмгэг нь болохоор бидний мэдрэлийн системийн үйл ажиллагааг алдагдуулдаг. За гол шинж тэмдэг нь болохоор мэлдэрхүүн алдагдал буюу гараа мэдрэхэ болох, дүлээрэх гих мэт хөдөлгөөн алдагдах буюу саажих, чичвэрэх, тэнцвэр алдагдах, бусад шинж тэмдэг буюу нүдний хараа муудах, хэл ярианы бэрхшээл гарах гих мэт. За тэгээ энэ өвчин үүсэх шалтгаан нь болохоор
хүчтэй сэтгэлийн зочрол завуунд болохоор осол хүчирхийлэл байгалийн гамшиг гэх мэт зүйл багтана. Сэтгэлийн дарамт гүн гүнзгий стресс хүүхэд насны сэтгэл зүйн гэмтэл. За эмчилгээ нь болохоор мэдээж нөгөө сэтгэл заслын эмчилгээ, эмийн эмчилгээ, дасгал хөдөлгөөний эмчилгээ байгаа. Тэдний TikTok дээр болохоор маш олон эмч нар юусыг болохоор маш удаан хугацааны хэвтэн эмчлэгдэх тийм эмчилгээ шаардлагатай. Тэгээд үүнээс гадна найз нөхөд хүрээлэн байгаа хүмүүсийнх нь дэмжлэг ингээд эдгэгт нь илүү их юм тусдын болно шүү гэдгийг тодорхойлж ингэж ярьж байна лээ. За тэгээ одоо бүгдээрээ хил аманд ороод байгаа захирлынх нь мэдээллийг хэлж өгье. За Lucy-гийн Galaxy Cool Entertainment-ийн захирал Ливийн оруулсан мэдээллийг ингээд та нарт товчхон хэлж өгье. За тэрээр болох бичгтээ би Lucy-г таньдаг болоод 8 гаруй жил болж байна. 8 жилийн өмнө түүнтэй анх танилцах үед тэр нарнаас ч илүү юм гэрэл засруулсан инээмсэглэлтэй байсныг би одоо ч гэсэн тод санаж байна. Lucy-тэй ингээд анх 2016 оны 9 сард гэрээнд гарын үсэг зурсан. Энэ өдрөөс хойш бол ингээд 3000 гаруй хоног өнгөрсөн байна. Би түүний өсөлт хөгжилтийг ингээд өөрийн нүдээр харж байгаадаа маш их баяртай байна. Мөн түүнтэй ингээ гэрээ байгуулсан маань миний амьдралдаа хийсэн хамгийн том зөв сонголт байсан гэсэн утгатай зүйл бичсэн байна. Тэгээд 2020 оны 5 сарын 25-нд Lucy одоо нөгөө хятад нэр нь болохоор Juan Rundo Chun Qian буюу англи нэр нь болохоор The Romance of Tiger and Rose буюу бар сарнайн хайр сэтгэл гэсэн энэ киногоор Weibo-гийн одоо хайлтын 1-р ингэж чагсаж гарч ирж байсан юм байна. Тэгээ энд нь болохоор бид нар бүгдээрээ маш их баяр хүргэж байсан. Тэр илүү өндөр тайзан дээр гарах эрхтэй, мөн олон хүнд ингээ хайрлагдах эрхтэй. За тэгээд би болохоор 2023 оны ихээр Galaxy Cool Entertainment-аас гарсан Lucy компанитай ямар ч юм хамтын ажиллагаа эрх ашигын харилцаагүй байсан. Тэр ганцаараа ингээ гайхалтай амжилтыг бүтээж байсан. Би түүний одоо бүх TikTok-ийн видео, Weibo-гийн оруулсан мэдээлэл тийм ээ. Тэр болгоныг нь олохлоор ингээд болгон дээр нь ингэж лайк тардаг байсан. Тэгээд түүний талаар ингээ Weibo-д ямар нэг юм сөрөг сэтгэл биччихсэн байх юм бол хамгийн түрүүнд ингээд Lucy дээр очиж түүнийг ингээд тайвшруулж тайлгаруулдаг байсан. Саяхан Lucy-гийн эрүүл мэндийн байдлыг мэдснийхээ дараа би тэр даруйд ингээд сэтгэл зовж түгэрж байгааг сонссон. Үүнээс гадна би өөрийгөө түүнийг харж халамжилж хайрлаж чадаагүй дэ ингээд маш их ингэж өөрийгөө буруутгаж байна. Зарим нэг үйл ойлголцлоос болж фэнүүд нь над руу маш ихээр дайрч байсан. Гэхдээ би түүнийг ингээд 0 руу чирж ороод зодсон хүн нь бишээ. Цан охины мөрөн дээр аль хэдийн хангалттай их ачаа байгаа учраас бүгдээрээ ингээд тайвширцгаагаарай. Мөн түүнд ингээ хуу хүний орон зайг нь олгоо. Ингэснээр тэр стрессээсээ ингэж ангижарч сайн амарч эрт ингэж биеийн сайжирнаа. Тэгээ биднэрт ингээ маш их олон ийм сюрпризыг өгөх болно. Би 3 үгийг хэлмээр байна. Тэр бол маш үнцэнтэй гэж бичсэн байна. За одоо харин entertainment-ийн зүгээс оруулсан уучлалтын цагтлын товчхон хэлж өгье. За тэгээ Galaxy Entertainment-ийн зүгээс оруулсан уучлалын мэдээлэл нь болохоор Galaxy Entertainment үргэлж Lucy хатагтай хажууд байж тулгарч буй бэрхшээлийг хамтдаа даван туулж үүссэн асуудлыг шийдвэрлэхийг зордгоо. Бид нэр олон нийтийн зүгээс ирүүлсэн үндсэлтэй санал зөвлөмжийг хүлээн авч өөрсдийн ажлын дутагдaltaй талыг эргцүүлэн эцэст чин сэтгэлээсээ ингээд та бүхнээс уучлал хүсэж байна. Бид нэр хатагтай Lucy-тэй менежментийн ажлыг шууд хариуцаж ингэж ажиллах болсноос хойш бидний зорилго үргэлж нэгэн хэвээр байсан. Мөн бид нар түүний бие сэтгэлийн эрүүл мэндийг нэм тэргуунд тавьдаг байсан. Бидний хооронд ямар нэгэн зөрчилдөөн үүсээгүй бөгөөд бид нар харилцан ойлголцож ажлыг боломжийн хүрээнд явуулдаг байсан. Бид ямар нэгэн үндэслэгүй гүтгэлгийг төвчж чадахгүй бөгөөд үндэслэхгүйгээр хохирсон хүмүүсээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Олон нийтийн нөөцийг үр ашиггүй ашигласан явдалд дахин уучлалт хүсье. Lucy-гийн өмнөөс бүх хүмүүст ингээд талархал илэрхийлж байна. Мөн та бүхэн түүнд амрах цаг болон хувийн орон зайг нь өхийг хүсэж байна.
түүнийг эргэж ирэхийг нь бүгдээрээ төвшөртэй хүлээнэ гэдэгт найдаж байна. Та бүхний ойлголцол дэмжлэгт дахин талархал илэрхийлээ. Та бүхэнд шинэ жилийн мэнд хүргэе гэсэн мэдээлэл оруулсан байна. Сүүлд Люси автогаа цуг хийсэн бичлэгийг нь та бүхэндээ хүргье. За эцэст нь ингээд дүгнээд хэлэх юм бол би яг Люсигийн мэдээллийг ингээд сууж явах үедээ өөрийнхөө ингээд нэг жижигхэн өнцгийг олж харсан. Яг л ингээд Люси шиг 10 жилдээ ангийнхандаа гадуурхтаад ангийн багштай ингээд гадуурхагддаг байсан. Төгслөө би Пушкарева гэдэг хөшчтэй байсан. Тэгээд одоо хүртэл би яг одоо нэг шүдний аппарат байгаа шүү дээ. Тэрийг хийлгэж чаддаггүй. Ингээд хийлгэх юм бол яг ингээд Пушкарева болох гэдэг юм шиг санагдаад ингээд хийлгэж чаддаггүй. Ангийн багш яг ингээд нөгөө төгсөх жил ингээд хэлжээс угаас намайг ингээд маш их хэмзэглүүлчихсэн байхгүй. Тэр нь юу юм гэхээр анги болгоноос шилдэг хүүхдүүдийг ингээд сонгож шалгаруулж аваад тэгээд зөвхөн конкурс хичээлээр нь бэлдэх тийм туршилтын анги үүсгэжсэн. Тэгээд манай англи хэл нийгмийн багш хоёр намайг ингээд сонгосон юм билээ л тэг хичээлтэй агуулсан ингээд тэрэнд ингээ багшийн жоохон дургуун хүрсэн юм шиг байлээ. Хурлаасаа орж ирэнгүүт ингээд чи ямар амар чадвартай юм гэд надад тэгчилжсэн баггүй. Би бүр гайхаад шивөөдөөс харсан чи би чамайг юу ч хийж чадахгүй гэж бодоод албаар математик чамайг сонгоогүй. Шинээр шилжиж ирсэн охиныг сонгосон шүү дээ. Тэгсэн чинь англи хэлний багш, нийгмийн багш хоёр чинь чамайг ингээд хоёулаа нэрээ чинь төвшүүлээд чамайг сонгож явах юм. Чамайг ийм амар чадвартай гэж бодсонгүй гэж надад тэгэж хэлчихсэн. Ер нь бол ингээд ангийнхны гадуурхал, багшийн гадуурхлаас болоод ер нь би нийгмээс ингээ өөрийгөө тусгаарладаг болсон, хүмүүсээс ингээ өөрийгөө тусгаарладаг болсон гэсэн үг байхгүй юу? Ер нь бол ингээ хүмүүстэй харьцахгүй, ойр дотн байх тийм сонирхолгүй яг ийм хаалттай болчихсон гэсэн үг. Гэхдээ 15 онд ингээд нөгөө хятад руу сургуульд сурах гээд ингээд явах үедээ найзуудтайгаа танилцаад яг тэр үед болохоор ингээд найзуудын маань надад өгсөн ойлголт хүн болгон өөрөө өөр хүн болгоны харьцах хандлага өөр гэдгийг ингээд надад ойлгуулж өгсөн. Тэгээ тэрнээс хойш ингээд баг зэргийн нээлттэй болсон. Сэтгэл готрол буюу энэ сэтгэл зүйн өвчин маань болохоор маш олон янзын өвчин зүйлээс ингээд үүсдэг. Нэгдүгээрт болохоор ингээ хүрээлэн байгаа орчин, стресс, тийм ээ, дарамт, за тэгээд төрсний дараах хайр сэтгэлээс ч юм ингээд маш олон хүчин зүйлээс үүсдэг. Гэхдээ гинт ингээ панк гэд үүсдэггүй, бас ингээд өрөөс авч байгаа юм шиг алга болдоггүй ийм өвчин. Маш удаан хугацаанд ингээ бидний сэтгэл дотор тэр зүйл маань ингээд хуримтлагдаад явсаар бидний дотроос нь маань эцсээр байгаад бид нэр ингээ сэтгэл готролтой болдог. Миний хувьд болохоор excess болж сэтгэл готролтой болж исэн. Тэгээд бас ийм асуудлууд гарч ирж исэн. Тэр маань ингээд намайг дотроос нь идэл яваал гэдэг гэсэн. Би яг ингээ бас Люси шиг мэдрэмжээ ингэж дарж явдаг гэсэн баггүй юу? Тэгээ ямар ч асуудал тохиолдсон чи өөрөө давах хэрэгтэй. Тэгээ энэс илүү ингээд том асуудалтай хүмүүс байхад чи яагаад ингээд ийм жижиг асуудлыг том болгох гээд байгаа юм бэ Мая? Чи зүгээр л энэ асуудлыг ингээд ганцаараа шийдэх хэрэгтэй, ганцаараа гаргалааг нь гаргах хэрэгтэй. Чи л хүлээцтэй байгаад, чи л ингээд үгээ зайлшгаад, чи л энэ хүний төлөө ингээд төвчж чадах юм бол энэ хүн ингээд өөрчлөгдөж чадна. Энэ хүн ингээд ийм сонин байдал гарахгүй, сонин өнгөлт гарахгүй гэж би ингэж боддог байсан байхгүй юу. Тэгээд энэ маань бол миний хувьд ингээд хамгийн буруу шийдвэр байсан юм билээ. Тэгээ ер нь бол ингээд үзэгчтэй хандаж хэлэхэд чамд худлаа ярьдаг, чамайг хуурдаг, чиний талаар ингээд араар чинь худлаа үнэн мэддэхгүй зүйл ярьдаг. Тийм хүнд ингээд цаг хугацаа заав. Тэгээ залуу насаа битгий зориулаарай. Өөрчлөгдөн засарна гэж хизээж битгий бодорой. Тийм хүн хизээж өөрчлөгдөхгүй, тийм хүн хизээж засрахгүй. Тэгээд бас зөв жоохон юу сонсогдож магадгүй. Гэхдээ хүнийг ингээ булааж авсан хүмүүс маань ингээ өөрсдөө баатарлаг зүйл хийсэн гэж битгий бодорой. Яагаад тэгэхээр та нарыг ч гэсэн тийм хувь тавилан хүлээхгүй байхын аргагүй. Тэгээ бүхэл бүтнийг амьдралыг эсвэл ингээ бүхэл бүтнийг эмэгтэй хүнийг гомдоод чамайг сонгож байгаа эрэгтэй хүн дахиад ингээд чамайг хоохгүй байхын аргагүй шүү дээ. Тэр хүн ямар бодлоготойгоор, ямар санаатайгаар чамайг сонгоод тийм ээ амьдралаа ингээд ихлүүлсэн гэдгийг тэр хүнээс өөр хинч мэдэхгүй.
эцэстнэ гэж хэлэхэд бид нэр эргэн тойрныхоо хүмүүсийг маш их халамжилж, анхаарч яаж ийж ийн гэж асууж байх хэрэгтэй шүү. Хин ч ингээд сэтгэл зүйн асуудалд ороод явж байхыг үгүйсэхгүй сэтгэл маань ингээд хэцүү байвал яаж ийж ийн гэж анхаарал тавиараа тэрнээс битгий ингээд нөгөө нэг чи юу сүртэй юм. Надад ч жижиг л асуудал биш дээ. Нэг амар том юм бах гэж бодсон чинь гэж битээ тэгэж хэлээрээ. Чиний хувьд ингээд жижиг асуудал байж болох ч гэсэн тэр хүний хувьд ингээд том асуудал байж болно. Нөгөөдөөр ингээд нөгөө төрсэн эмэгтэйчүүдийн маань хувьд ч гэсэн тий хүмүүс ингээд хэлдэг чи ганцаараа төрөөд үзсэн юм уу? Хүн болгол над асуудлыг чинь туулж байгаа шүү дээ. Хүн болгол төрж байгаа шүү дээ. Юу сүртэй юм гэж хэлдэг дээ. Тэгтэл бид нар хин нэгний амьдралаар амьдарч үзээгүй, хин нэгний одоо ингээд сэтгэл дотор нь ингэж орж үзээгүй, тэр хүн юу бодож, юу санаж явж, юуг ингэж дотроо хуримтлуулсаар байгаа сэтгэл готролтой болсныг бид нар мэдэхгүй учраас илдүүлж шилжихээ оронд сэтгэл санаагийн дэмжээд, өргөөд, яриаг нь сонсоод тэгэж яваарай. Бас та нар маань ингээд сэтгэл санаа чинь хэцүү санагдаад дотор чинь ингээд юм буглаад хэцүү байх юм бол уйлцж байгаарай. Хав орынхаа ингээ хүн амьтантай ингээ сайхан ярилцаарай. Бүр ингээд ярилцах хүн олдохгүй байвал сэтгэл зүйч дээр очиж ингээ сайхан дотроо онгоолгоорой гэж хэлмээр байна. Тэгээ нэгэнд ингээ сэтгэл готролд автах юм бол эдгэх хугацаанд маш их хугацаа зарцуулагдана шүү. Тэгээд хав орынхаа буюу хайртай дотны хүмүүсээ хайрлаж анхаарч халамжлаарай. Дараагийн бичлэг хүртэл баярлалаа. Sweater, let's have an event.